Буйны ажил цагаалга гэж ярьдаг. Цагаан хоолтой байх ёстой гэж ойлгоод байгаа. Гэтэл манайхан бол ахаа хүмүүс өөрсдийнхөө югаар тэгээд махта юутайтай ингээд одоо үедэгдэг болчих түгээмэл байна. Гэтэл буйны ажлыг бол ер нь амтны амьд таслахгүй нөгөө дүгэл энтрэ бодох юм бол тийм байх ёстой биш үү? Зарчмын үед. Зарчмын үед тийм. Гэхдээ манайхан зүгээр л хэрэгжүүлэхгүй л байгаа асуудал юм уу? Тий, ер нь зүгээр яаж утсан гэсэн бурхны шинд одоо харуу хар нүгэлэгдэх чинь хамгийн хүндэл амтны амийг таслах шүү дээ, тийм ээ. Тийм болохоор одоо амтны ам таслаад тэгээ махын нийтнэ гэдэг бол сайн үйл биш нь. Тодорхой сайн үйл биш. Тэгээ ер нь зүгээр мах эдгийг хорих олон шалтгаанууд байж болно л д. Яг л жишээлбэл зарим хүмүүс болохоор ингээд тэр махын нийтх юм бол тэр амтныхаа үүлийг авчдаг гэдэг бол бүдийн тайлбар биш юм шүү. Тийм ямар ч боломж байхгүй. Махын нийцсэн ч гэсэн үүлийг авна гэж байхгүй. Үүлийг авахгүй юм байна гэд мах эдэн ч гэж бас байхгүй л багтаа тийм ээ. Тэгэхээр үүдээ ч гэсэн мах эдэд үүлийг авч байгаа гэдэг тайлбар бол ерөөсөө биш. Дэлхийн дулаар л гэж ламарчсан бурхны ишний тайлбар бол биш. Зүгээр би үлсээ таныг идэж болохгүй гэдэгтэй л ялгаагүй байхгүй. Би үлсээ таныг идэж болохгүй шүү дээ тийм ээ. Чи ялгаагүй амтэн шүү дээ. Тэр болохоор болохгүй. Тэгэхээр энийг хориглол гэж үзсэн. Түүнээс дан махал идэх нүгэлгээ хэлчихтэйгээс ичил ийм тохиол байж болох юм. Сэгзэн байж болно шүү дээ тийм ээ. Нэг бугжамаар авж жагаад хүчлээгээд хүчсэн тэр махыг идэж болох уу гэдэг бол бурхны шинэ амтан хороохгүй байгаа болохоор тэр махыг идэхэд асуудал байхгүй л гэж хэлж байгаа юм л да. Тэгэхээр мах идэх гэдгээс илүүтэйгээр юу нүгэл гэж хэлт юм бэ гэхээр амтан хороох гэдэг. Гэхдээ жуулаасаа холбоотой болохоор юм ихтэй л юм байна. Тэгэхээр тиймэрхүү юм. Тэгэхээр буйны ажлыг манай монголчуудын нөхцөл байдал бас хэцүү шүү дээ тийм ээ. Одоо шил 200 жил 300 жилийн өмнө бол мах идэж огт болохгүй гэж бурхны шинтүүд хорцсон болвол тэгэл үгэж дуусна шүү дээ. Өөр хөл байгаагүй шүү дээ. Тэр өвлийн уртыг давах. Бид тэр ногоо цагаад игж тарьдаг байгаагүй юм чинь бодит байдал. Тэгэхээр шууд ингээд 20-ээс илүүтэйгээр хүн өөрөө ухаарад тэрийг дэнслэх ёстой. Тэрний жишээ нь бид үнэхээр дэнсэлжсэн жишээ нь шүү дээ тийм ээ. Монголчууд бид тэр тийм нүүдэлчин мал аж ахуйс хамааралтай хатлаа байж бол хамгийн цагаан холтнууд байсан байхгүй. Тэрс өөр юу ч хэдэн махал идэх ёстой хатлаа байж болох хэрэгжүүлж болох хамгийн дээд түвшинд нь одоо би ээжээсээ ч асуусан, ааваасаа ч асуусан, баруун аймгийн хүнээс ч асуусан, зүүн аймгийн хүнээс ч асуусан гэсэн 100 мах иддэг байсан л бүгд хэл. Тэр читэл хавар юусоо тарга гарснаас хойш мах иддэг байсан л. Тарга гарснаас хойш мах иддэг байсан. Намар сүүл хүртэл мах иддэг байсан. Тэгэхэд гарцаагүй болоод эрэхтэйгээ зэрэгэл иддэг байсан болохоос тэгэхээр гайхамшигтай байхгүй. Тийм махчин мах идэхээс аргагүй бид нарыг тийм ээ жилийн баг 2-3 үлрэлийг нь мах идэггүй татгалзуулж чаддаг байсан шашин байж та тийм ээ. Бясалгал нэг талаар бас нэг айхтар ярьсан гол тэ. Тэгээ манай монголчууд бас их бясалгаж байна. Бясалгалтын төвүүд гэдэж байна. Би бол гэртээ зурагт үзээд суухаараа бясалгал гэж боддгийн өөрөө ингээд бүр advanced болоод ингээд айхтар төвшөнд яваад яг юунд хүрэх. Ер нь ингээд бүр дээшгээ яваад өндөр төвшөнд хүрэхээр бясалгал яг юунд хүрэх вэ? Тэр самадид ингээд тэр мэдрэмжийг аавн энтергээ ярьдаг. Тэрний талаар та нэг товчхон тайлбарлаад өгөөч. Бясалгал одоо нийлэн бурхны ишний бясалгал ярьж байгаа тохиолдолд хамгийн их түрүүнд юу ярих хэрэгтэй вэ? Юунд тулд хийх вэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Яах гэж байгаа юм тийм ээ. Яг таны асуулт. Тэгэхээр бурхны ишний зорилго бол нисхийн төлөө биш. Далдыг хардаг болохын төлөө биш. Муу сэтгэлийг ялахын төлөө. Гэгэрхийн төлөө. Туйлын үнийг таньж мэдхийн төлөө хийдэг. Тэгэхдээ тэр туйлын үнэн одоо бид нар квант физикс гэдэг үг хэрэглээд байсан юм. Тийм нарийн түвшинд бол хүн асар нарийн гүнзгий төвлөрөл эргэцүүлийн туйлын өндөр чадвар болтол хүн хөгжүүлж байж ээж тийм ээ. Тэр төвлөрлөөр тэр эргэцүүлээр хүмүүс хоосон чинийг бодох хэрэгтэй л гэж хэлдэг. Энгийн зүгээр математикийн бодлого тийм ээ. Жишээлбэл одоо бодож чаддгүй хамгийн их алдартай ч юм уу 7 бодлого ч гэдэм үү 6 бодлого гэдэг. Энийг
одоо бүх юмнаас татгалцаж байж. Асар гүнзгий төвлөрөлттэй байж. Оюун ухааны шал өөр төвшөнд гарч ээж тэрийг баг шийдэх байх л гэж бодогдож байна л. Математикч баг зөвшөөрөх байх. Тийм баг. Иймэрхүү л. За танд цаг зав гаргасан маш их баярлалаа. Тэгээд бид нар үзэгчдтэй болон зочдтой бас өрөөж хэлдэг бие махбодын болон сэтгэл санааны эрүүлэнхийг хүсье танд. Энэ оюун мэлми, энэ сайхан мэдлэг, энэ зүйлсээ олон хүнд түгээж яваарай. Монгол улсыг гэгэрүүлэх энэ процессд бас амжилт хүсье. Монгол хүнд одоо хамгийн хүсч болох зүйл эрх чөлөө хүсье гэж хэлж байгаа. Тэгээд маш их баярлалаа танд. Тэгээд ингээд зарим хүмүүс тэгж хараа, зарим хүмүүс намайг хэлсэн юм шиг одоо жишээлбэл ингээ гэгэрүүлэх гээл тэгж юм тийм ээ. Би өөрийгөө бол огт хизээч тийм гэгэрүүлж байна юу гээл би зүгээр яг мөрөөрөө л ажиллаа гээл явах. Энийг би одоо өмнө хэлэх завшаан гарч байгаагүй болохоор хэлчихэ. Би одоо гэгэрүүлэх гэж хэлж байна. Одоо би тийм хийж байгаа биш. Би зүгээр л ингээл одоо ланарт хичээл заах хэвэл хичээлээ заагаал. За бурхны шний бясалгал гэдгийг баруунд маш их сонирхолтойгоор шинжлэх ухааны туршил нотлогоогоор баяжуулаад хийж байна. Тэгээ би өөрөө энийг сураад энэ ерөн зүгээр өдөр тутмын бидний амьдралд их сонирхолтой юм байна. Лам хүнийхөө жишээлбэл бурхны шин юу гэж байд юмыг асуусан хүмүүст бол бүтэн шин иймэрхүү юм аа гэдэг болохоор сэтгэл буухуд жишээ аваад яриад байдаг болохоос би өөргөө тийм үүрэг хүлээсэн ч гэх юм уу энийг хийгээд байна гэд ерөөсөө боддгоо зүгээр ихтэй нэг жоохноор л хэрэгтэй юм хийгээд яваад түүнээс амар мастер майнд ч юм уу те үгүй бол ингээл би өстөм ерөөс нэг жоохон л ням самбуу байхгүй байх. Бага хоёрын хооронд нэг миллиметрийн ч гэсэн жоохон ялгаа гараасай л гэж бодод байт. Эрдэмт хүн даруй их мөрөн дөлгөөн гэж л даруудаа биш бодит байдгийг юм шүү. За тийм бах. Тэгээд маш их баярлалаа. За тэгээд бит хоёрын яриа бол үнэхээр таалагдсан гэдэгт огт эргэлзэхгүй байна. Энэ удаа бол найдаж ингэдэг үг хэлэхгүй. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрээ энэ сайхан яриаг бас түгээгээрэй гэж хүсэж байна.